Flex Capital үнцасны компанийн зүгээс 7 хоног болгон бэлтгэдэг гадаад арилжааны судалгааг та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За энэхүү дугаараар Хятадын эдийн засаг хязээс ирэх вэ? За мөн Хятад улсын эдийн засгийн нөхцөл байдал 2024 оны эхний улирлын гүйцэтгэлийн талаар та бүхэн мэдээлэл хүргэх гэж байна. 1978 оноос хойш манай урд хөршийн дотоодын нийт бүтээгдэхүүн жилд дунджаар 9 орчим хувиар өссөн нэлээд өндөр үзүүлэлттэй байдаг юм байна. Гэвч 2020 болон 2022 онуудад тус өсөлт 2.2 болон 3% гэсэн маш бага өсөлтийг үзүүлсэн байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх хувийн жинг наваад үзэх юм бол дэлхийн 195 орн байгаа гэж үзвэл нийт 16.7 орчим хувийг нь зөвхөн Хятад улс бүрдүүлж байгаа сонирхолтой статистик үзүүлэлт бол бас байгаа юм байна. Тэгвэл манай урд хөрш бүтээгдэхүүн байгуулалтыг хэрхэн бий болгосон талаар том үзүүлэлтүүдийг нь авч үзье. Дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг нь түүхийн эд буюу газрын тосны олборлолт, газар тариалан зэрэг секторуудээс бий болгож байгаа. 50 орчим хувийг нь болохоор үйлчилгээ буюу катеринг, мэдээллийн технологийн үйлчилгээ, лизинг, логистикийн үйлчилгээнүүд бий болгож байна. За үлдсэн 40 орчим хувийг нь аж үйлдвэрлэлийн салбар тус одоо бүрдүүлж байгаа гэж хэлж болно. За 2023 онд цар тахлын хөл хориод тавигдаад үйлчилгээний сектор бол нэлээд өндөр өсөлттэй байсан байна. За тэр тусмаа катеринг үйлчилгээ 14.5 орчим хувиар өссөн. Голлох нэг статистик үзүүлэлт бол мэдээж жижиглэн худалдааны салбар байгаа. За мөн дээрэс нь үнэтэй холбоотойгоор инфляцийн түвшин хэд байсан бэ гэдэг үзүүлэлтийг нь харах заавал хэрэгтэй гэсэн үг. Жижиглэн худалдааны салбар маань өөрөө 6.6 их найд ам долларт хүрч өмнөх оныхоос 7.2 хувиараа 2023 онд өссөн үзүүлэлтийг гаргасан байна. Сонирхолтой үзүүлэлт гэх юм бол тус онд инфляцийн түвшин ердөө 0.2 хувиар л өссөн байгаа байна. Бүгд найрамдах Хятад улс 2023 оны хэмжээнд экспортын үнийн дүнгээр 3.3 их найд ам доллартай тэнцэх хэмжээний бүтээгдэхүүн үйлчилгээг экспортлсон бол нөгөө талдаа 2.5 их найдын дүнтэй тэнцэх үйс импортын бараг улс руугаа татан оруулсан байна гэж үзэж болно. За ингээд ерөнхийдөө 2023 оны гүйцэтгэл болон голлох үзүүлэлтүүд бол ийм байгаа. За тэгвэл 2024 онд тус улсын эдийн засаг ямар хөө өнгөтрөхтэй байх боломжтой вэ гэдгийг Vanguard компани зүгээс үржилсэн таамагласан байна. За тус үзүүлэлтийн хувьд гэх юм бол дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 4.5-аас 5% байх боломжтой байна гэж үзсэн буюу за одоо өмнөх магадгүй 30 жилийн дундаж өсөлтөөс мэдээж арай бага түвшинд удирдсан тооцоолсон гэсэн үг. За нөгөө талд инфляцийг бол 1% байх боломжтой байна гэдэг таамаглалыг бол гаргаад байгаа юм байна. За жижиглэн худалдааны салбарт гарч байгаа өсөлт бол одоо эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн нэг нь бол мэдээж мөн. Гэхдээ урт хугацаанд эдийн засгийг тогтвортой өсгөхөд нөлөөлдөг фактор буюу одоо хүчин зүйлүүд нь магадгүй ажил эрхлэлтийн байдал, за нөгөө талаас бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн одоо үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх технологи, аж үйлдвэрийн дэвшил ч юм уу тиймэрхүү хүчин зүйлүүд бол илүү урт хугацааны өсөлтийг дэмжиж байгаа гэсэн үг. Одоо манай урд хөршид ажиглагдж байгаа эрэлтийн талын хүчин зүйлүүд нь богино хугацааны эдийн засгийн үзүүлэлтүүдийг л ер нь бол өөртөө агуулж илэрхийлэх боломжтой гэж хэлж болно. 2024 он гарснаас хойш эхний хагас жил ерөнхийдөө дуусах төхөж байна. За тэгвэл манай урд хөршийн 2024 оны эхний улирлын эдийн засгийн одоо гүйцэтгэлийн том мэдээллүүд гарсан. За маш сонирхолтой үзүүлэлт гэх юм бол эхний улирлд эдийн засаг 4.6% өсөх боломжтой гэж шинжээч тарж исэн бол уг үзүүлэлт 5.3% гарснараа бол нэлээд эерэг үзүүлэлтүүд болсон гэж хэлж болно. За гэхдээ одоо тухайн эдийн засгийн өсөлтийг бий болгож байгаа сектор нь яг юу юм бэ гэдээ хараад үзэх юм бол илүү одоо технологийн салбар гол ачааг үүрсэн буюу за 3D хэвлэх төхөөрөмж болон автомашины үйлдвэрлэл за уг төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бол 40 орчим хувиар одоо салбараараа нэмэгдсэн байгаа. За нөгөө талаас аж үйлдвэрлэлийн салбар бол жоохон удаашрах төлөвтэй эдийн засгийн тоо баримтууд ер нь бол гарсан байгаа юм байна. Эдийн засгийг хэмжих бас нэг үзүүлэлт гэх юм бол одоо PMI индекс буюу Purchasing Managers Index гэдэг үзүүлэлт бол байдаг. За энэ нь болохоор
үйлдвэрлэл эрхэлж байгаа одоо үйлдвэрлэгчдийн түүхийд худалдан авалтын түвшинг одоо илэрхийлэх үзүүлэлт гэж тайлбарлаж, энгийнээр тайлбарлаж болно гэсэн үг. За уг энэ тэгсэн өсөд байх юм бол за аж үйлдвэрлэлийн гарц одоо нэмэгдэх хандлагатай байна гэдэг ерөнхий одоо сэжвэрийг авах боломжтой гэж тайлбарлаж болно гэсэн үг. За эцэст нь гэх юм бол тухайн улсын хөрөнгийн зах зээлийн одоо мэдээллүүдийг хүргэх нь мэдээж зүйтэй. Хөрөнгийн зах зээл нь мэдээж тухайн улсынхаа одоо хамгийн том макро орчноос хамаарат дэше доошо хэлбэлзэж байдаг гэсэн үг. Сонирхолтой статистик гэх юм бол өнгөрсөн 20 жилийн хугацаанд одоо хөрөнгийн зах зээлээсээ санхүүжилт татж байгаа тийм ээ. За магадгүй IPO, бондын санхүүжилт ч гэдэм үү. Тэр татан төлөвлөлт дүн бол сүүлийн 20 жил байгаагүй доод түвшинтэй 2023 онд хүрсэн буюу энэ яг юуг илэрхийлээд байна гэх юм бол нэг талаасаа хөрөнгө оруулагч нарын итгэл хангалттай түвшинд бол биш байна тий. Тухайн санхүүжилтийг татах сонирхол байгаа боловч нөгөө талд нь санхүүжилтийг олгох хөрөнгө оруулагч нар төдийлөн байхгүй байгаа гэсэн сөрөг дүр зураг ер нь бол ажиглагдсан. За нөгөө талаасаа Хятадын Хансенг индекс буюу топ 82 аж ахуйн нэгжүүдийг багтаасан хөрөнгийн зах зээлийн индекс сүүлийн 5 жилийн хугацаанд бол 44.4%-аар унчсан үзүүлэлтийг бол би харуулсан байгаа дээ. Бүгд найрамдахад ард улсын 2024 оны эдийн засгийн зорилт түвшинд одоо хүрэх боломжтой хэсэг талаар шинжээчдэг хоёр талд хуваагдсан байдлаар үнэлт дүгнэлтийг өгж байгаа. За мэдээж тухайн улсын гүйцэтгэлийг хараад үзэхэд өсөлтийг бий болгож чадж байгаа боловч ямар нийт одоо эдийн засгийн секторууд чигэд өсөлттэй биш аль нэг салбар бол арай давангаалсан байдлаар үүсэж байгаа. За нөгөө талаасаа одоо эдийн засгийн богино хугацааны өсөлтийг бий болгодог факторууд ажиглагдж байгаа учраас шинжээчид урт хугацааны өсөлтийг бол илүү чухалчлан харж байгаа учраас бүгд найрамдахад ард улсын эдийн засгийн одоо гүйцэтгэл маш олон шинжээчдийн хувьд одоо там хэвээрээ байгасаар байна. За хэдийгээр хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд унаж байгаа боловч за үүний дотор бодит үнцэнээс нэлээд хямдар үнэлэгдсэн хувьцаанууд за тэр тусмаа аялал жуулчлалын компани хувьцаанууд бол хөрөнгө оруулагчдын анхаарлыг бол нэлээд татж байгаа. За үүн дээр нэмэгдээд мэдээж мэдээллийн технологийн компаниудыг дуртахгүй байж болохгүй. За та бүхэн Apex Capital-аар дамжуулан үнцаасны арилжаанд оролцохыг хүсэх юм бол нээлттэй байдаг. За түүнчлэн гадаад арилжааны судалгааг өөр имэйл хаягаар хүлээж авахыг хүсвэл доор байрлах линкээр хандаж бүртгэлээ үүсгэхээ битгий мартаарай.